Дараагийн мэдээг танилцуулъя. За Америкийн нэгдсэн улсын зүгээс ядуу бууран орнуудад вакцины тусламж үзүүлэхэд зарцуулдаг хөрөнгөө танахаар болсон байна. За Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагаас бол баримт бичиг гаргасан. За энэхүү баримт бичигтээ ямар орнуудад үзүүлж байгаа тусламжийг танах болсон гэдгээ мэдэгдсэн. За энэ дотор бол Gavi нэртэй олон улсын хэмжээнд ялангуяа хөгжиж байгаа ядуу бууран орнуудад вакцины дэмжлэг үзүүлдэг тухайн байгууллагад олгодог тусламжийн хэмжээг танах болсон ийм мэдэгдэл орсон байна. За ингэснээр бол хумхаа өвчин зэрэг дэлхийн нийтээр толгомдсон тодорхой өвчнүүдээс урьдчилан сэргийлэх зорилготой вакцинжилтийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг Gavi нэртэй байгууллагт олгодог вакцины тусламж танагдах болсныг онцлон дурдсан байна. За Нью-Йорк Таймс сонин бол анх энэ тусламжийн хөтөлбөрүүдэд хэрхэн танагдаж байгаа тухай мэдээллийг бол олж авсан. За энэ мэдээллийн дагуу Америкийн засаг захиргаа хүний дархлал олдмол хамт шинжийн вирус сүрийн өвчнийг эмчлэх эмүүдийг худалдан авахд зарцуулах болон иргэний дайн байгалийн гамшиг болж улс орнуудад хүнсний тусламж үзүүлэх зорилготой зарим босолгүй тусламжийг бол үргэлжлүүлэн санхүүжүүлэх юм байна. За дээр нь бол Reuters агентлаг тухайн баримт бичигт бас хянж баримт бичгийн агуулга дээр бол дүн шинжилгээ хийхэд бол татан буулгах болон үргэлжлүүлэн хэрэгжүүлэх олон тусламжийн хөтөлбөрийг бол жагсаалт гаргасан байна. За нийтдээ энэхүү баримт бичиг нь 281 хуудас бүхий баримт бичиг байгаа. За энд бол идэвхтэй цааш нь хэвээр үргэлжлүүлэх нийт 898 төсөл хөтөлбөрийг бол жагсаасан. За үүнд бол нийтдээ 78 тэрбум $. Зарцуултыг бол хийн. За гэхдээ бол ихэнх зарцуултыг аль хэдийн зарцуулаад дууссан учраас ерөнхийдөө шутрах шатанда орсон байгаа юм байна. За энэ Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн үзүүлж байгаа гадаад тусламжийг танахтай холбоотойгоор нийтдээ 5341 гэрээ хэлэлцээрийг цуцлан. За энэ нь бол ердөө 78 тэрбум $. Зарцуулж байгаа гэж үзэж байгаа. За үүний 40 орчим тэрбум $-ыг бол засгийн газар Америкийн нэгдсэн улсын засгийн газар зарцуулах буюу зарцуулах үүрэг хүлээсэн буюу хууль ёсны үүргийн хүрээнд бол энэ хөтөлбөрийг хариуцах ёстой. За Gavi байгууллагын хэлснээр бол Америкийн үйл ажиллагаа энэ байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь бол маш чухал гэдгээ мэдгдсэн байгаа. За хэрвээ Америкийн нэгдсэн улс энэ хөтөлбөрөөр хэрэгжүүлсэн тохиолдолд Америкийн нэгдсэн улсын дэмжлэгтэйгээр бид эх 5 жилийн хугацаанд 8 сая гаруй хүний амь насыг аварч сая хүүхдэд эрүүл сайхан амьдрах ирээдүг бий болгох боломжтой юм а гэж X гуцанд гаргасан мэдээлэлтэй онцолж байна. За Америкийн нэгдсэн улсын зүгээс бол гадаад зээл тусламж бол тус улсын эдийн засгийн татвар төлөгчдийн гол харьмааг хоосолж байгаа зүйл гэж бол мэдэгдэж улс төрийн ийм популизм бол хийж байгаа. За яг үнэндээ бол Америкийн нэгдсэн улсын гадаад тусламж батлан хамгаалах болон бусад салбарт зарцуулж байгаа төсвөөс бол харьцуулахад өчүүхэн бага байгаа нь бол тоон статистикаас харагдаж байна. За тухайлх юм бол USAID 2024 оны санхүүгийн жилд 21.7 тэрбум $-ыг зарцуулсан. За энэ нь бол холбооны засгийн газрын нийт зардал болох 6.8 их $80 нь дөнгөж тэг 1.3% болж байгаа. Тэгэхээр маш бага хэмжээний мөнгийг бол зөвхөн гадаад тусламжинд зарцуулдаг байсан юм байна. За энэхүү зарцуултаараа бол USAID буюу олон улсын Америкийн нэгдсэн улсын олон улсын тусламжийн байгууллагын нийт зардлын хэмжээгээр холбооны бусад яам агентлагууд дотроо 19 дугаар байранд жагсаж байсан ийм үзүүлэлтээр орж байсан байна.